Аранга аймгийн нэгдсэн эмнэлэгт найдвар түгэе төрөмс байгууллагаас иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ чанартай хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор их барих болон няран чиглэлийн 458.5 сая төгрөгийн өртөг бүхий 36 нэр төрлийн 130 ширхэг багаж тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Аранга аймгийн нэгдсэн эмнэлгийн их барих няран дасгын үйл ажиллагааны чанар хүртээмж бол үнэхээр сайжрах сайжруулах шаардлагатай байсан энэ тоног төхөөрөмжийг өнөөдөр бас хүлээлгэж өгч яваад маш их баяртай. Аранга аймгийн нэгдсэн эмнэлэг маань шинэ байранд орж техник тоног төхөөрөмжийнхөө шинжилгээг хийж байгаа энэ үед энэ төрөмс байгууллагын залуучууд маань бас Аранга аймгийн нэгдсэн эмнэлэгт үнэтэй хувь нэмэр орууллаа. Тэгээд Аранга аймгийнхаа нийт ард иргэд тэр дотороо бас их барих няран дасгаар үйлчлүүлж байгаа эхчүүдийнхаа нэрийн өмнөөс төрөмс байгууллагын хамт олондоос чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус байгууллага нь 11 аймгийн эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж хандуулсан. 2 жилийн өмнөөс Аранга аймгийн нэгдсэн эмнэлэгт судалгаа хийж хамгийн хэрэгцээтэй нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гарган энэхүү төхөөрөмжүүдэн хүлээлгэн өглөө. Аранга аймгийн нэгдсэн эмнэлэгт тухайн жилийн төрх ээжүүдийн 90% нь төрж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг бол жилдээ тэгээс 15 насны 1000 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Манай найдвар түгэе төрөмс байгууллага нь боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин хамгаалалт чиглэл үйл ажиллагааг 2014 оноос хойш явуулж байгаа. Одоогийн байдлаар бол Аранга аймагт нийлээд 11 аймагт яг их хүүхд няран чиглэлийн тоног төхөөрөмжийг хандуулсан байна. Өмнө нь 2 жилийн өмнө ирэхэд ч гэсэн яг нэгдсэн эмнэлгийн орлогч дарга болон залуу эмч нар маань их санаачлагтай байсны үндсэн дээр бас энэ хандвал орж ирсэн байгаа. Залуу эмч нар маань бас сүүлд жишээлбэл яг тоног төхөөрөмж өхөөр боллоо гэхэд яг хамгийн их тулгамдсан юмнуудаа нэмэлт шинэлтээр ингээд орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг бас захиалсан. Камертай ларингоскопийг бол бүр яг энэ байвал маш их хэрэгтэй байна гэд нэмэлтээр захиалаад яг нэмэлт зарим тоног төхөөрөмжүүдээс ирсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр 36 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Ер нь бол бидний хэтийн төлөвлөлт бол няран дасгал гэдгийг бол бусдын зохион байгуулах төлөвлөлтийг хийсэн байсан. Энэ ажлын хүрээнд ч гэсэн бидний энэ тусламж үйлчилгээг үзүүлэх бүх тоног төхөөрөмжөөр бол нэг талаас хангагдаж байна. Найдвар түгэе төрөмс байгууллагаас дэвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд их барих няран 41 сая төгрөгийн өртөг бүхий 7 нэр төрлийн тоног төхөөрөмжийг мөн хандуулсан байна.